Гасан бяцхан өнөөдөр буюу 8 сарын 25-нд нээлттэй хийсэн Inflation Hedging Coin буюу Монголын одоо хамгийн том coin гэж нэрлэгдэж байгаа юм. Coin-ы үндсэн мэдээллийг Binance Smart Chain гэдэг контракт дээрээс харъя. За мэдээч ойлгомжтой 1.80-д IHC байгаа. За одоогоор ихэд 2 хаяг гэж бүртгүүлсэн бахын нийтдээ арилжаанд сая өглөө 11 цагт нийтдээ 12 цаг 30 минут өнгөрч байна. Ерөнхийдөө нээлттэйгээд за 25 минутаа 12 цаг 25 минут өнгөрсөн байна. Тэгэхэд түүнийг одоо ингээ харъя. За ингээд нийтдээ нэг өдөр 4 цаг нийтдээ 28 цагийн өмнө энэ дээр бүртгүүлсэн байна. За энэ харагдаж байна тийм ээ. Тэгээд дараа нь яасан байх нь. За нэг тийшээ шилжүүлэх гэж оролдож үзсэн байна. За тэр луга дараа нь нэгийг шилжүүлсэн байна. Дахиад нэг өөр газар руу шилжүүлэх гэж оролдсон гэдэг ч юм. За ингээд нөгөө нэг энэ бодвол трейд юм байна эсвэл нэг хиндэ бусад нэг арилжааны биржүүд рүүгээ шилжүүлж үзсэн байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ яг чинь 25 мянга хүрээгүй юм шиг. 25 тэрбум хүрээгүй юм шиг. Нэг дотоолох шүү. Яг л энийг шилжүүлсэн энэ рүү ингээд шилжүүлж учраас энийг ингээд шилжүүлж байгаа гэсэн үг юм байна. 25 тэрбумыгаа шилжүүлсэн юм. Яг нэг хаяг байгаа ч тийм ээ. Жохон бодлоо орсон юм шиг. Бодлох гэж үзсэн юм шиг. Хэдийг шилжүүлэхээ мэдгүй. За тэр яах вэ? Нийтдээ 12 цаг 30 минутын өмнө нөгөө нээлт эхэлснээс хойш гээд эхлэхээс өмнө гэх юм уу? Нэг 15 минутын өмнө ишээ нэг хаяг руу шилжүүлсэн байх нэ. Тэр нь одоо бодвол Coin Hub ч юм уу тий аль нэг платформ байж таарах гэдэг нь. Тэгээ одоогоор бусад хаягууд руу шилжүүлээгүй байна. Энийгээ шийдэж өгөөч гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар асуумаар байна. За